strawberry kiss, 'cause nothing as sweet the taste. Oh. 뭐야? 한번 놀아가던데. 니콜을 탑진다. 오. Ийм хүүхдийн проектор авсан. Үлгэрнүүдийг нь сольж хийгээд идэг. Ингээл бид их дуртай байгаа. Энийг нэг ээжээс олж мэдээд тэгээд Amazon дээрээс хайгаад яг Amazon дээрээс олдож болно. Монголоос бэлэн олдох газар байгаа болов гэд хайсан чинь юу вэ? Brick House гэсэн. Тэгээ хүрээлтэй байсан. Hello. Hello. Good night. No. No. Миний хамгийн дургүй амар тоглоом гэхдээ энэ хоёр дандаа ингэдэг. Яа. Ичээхаа дээрээс унчих гад байна. Бууба. За тэгвэл хадаа байж гэж. Энэ ээжийн тоглоомыг авахгүй заяа. We shall soon discover the truth, thought the Queen. Next, the Queen's mattresses on top. No. Принтерний хор. Bingo card хийж үзье гэж бодсон байхгүй юу? Энэ өнгөрч байгаа 24 онд bingo card айгу модны байсан шүү дээ тий. Тэгээд би Canva ороод Canva дээрээс харсан чинь битүү bingo card-ны template, бэлэн template байж ийг хар та. Эдгээр дотроос дуртайгаа сонгоол өөрийнхөө нэр мэрийг бичээл 24 оны миний мөрөөдөл гэж бичээ тэгээд хийчих болохоор байгаа байхгүй юу? Look at this. Ингээл. Тэгээд би нэг ийм юмыг сонгоод баян харах газараа ингээ байрлуулчин. Заавал ингээл үлрэл нь хуваагаал яг одоо ингийн тулд юу хийх ёстой гээгүй зүгээр ингэсэн. Тэгэнгүүтээ энийга жилийн турш харж агаад биелэнгүүт нь биелвэл биш шүү. Биелэнгүүт нь дээр нь стикер наадаг ч юм уу. Од наадаг ч юм уу. Тэгээд яваад байвал гэж бодсон байхгүй юу? Начиг ингэж гараараа биччихснээс зүгээр энэ Canva дээр темплейтэн дээр шууд бичээд хэвлэлцэн цэвэрх юм байна дөө. Болдоогоо хамрын хагалгаанд оруулах. Энэ яагаад миний bingo картн дээр явж байгаа юм? Болдогийн bingo картн дээр явах хэрэгтэй сте. Болдоо чи ингэж яг гол горих шиг юм ингэсэн хамартай штэ. Тэрийг нь тэгшэлж авмаар байгаа юм. Байж та. Энийг ингэж хийх хэрэгтэй байсан байна. Ийм Instax зурагнууд байдаг шүү дээ. Энэ нүдийг нь ийм Instax зурагны хэмжээгээр хийгээд одоо энэ зорилго маань биелэнгүүд тэр зорилготойгоо хамт баталсан зураг Instax-аар аваад дээр нь наагаад яваад ах хэвээр юм шүү. Тэгсэн бол энэ чинь оны төгсгөлд яг миний хийсэн зүйлсийн, миний бүтээсэн зүйлсийн жихэн мөрөөдлийн самбарч юу те болох боломжтой юм байна шүү дээ. Тэгэж хийх хэрэгтэй байна. Окей. За энийг угаасаа дахиж хийх юм байна уу?
Нэгдүгээрт тийм хэмжээнд оруулъя, хоёрдугаарт гараараа бичгээ бодъё. Яа. Манай нөгөө эсгийн хан бэлэн болж байгаа гэсэн. Тэгээ тэрийгээ ирж үзэж шалгах гэж байна. 3D хэсэг нь гоё болж гин үү? Яаж хийж байна? Өнгө нь болж гин үү? Дизайн нь болж гин үү? Үзье. Хамд орчгороо Долгионуудыг нь хартаа. болохоор дундаасаа. Арай жижигдэх гээд байлээ. Тэгэхээр нь жоохон хамраалцсан. Бүр ингэж 3D орж ирнэ штэ тий. Тий. Ингэж орж. Nice. Шинэ оны зорилго болсон подкаст студийнхаа хойдлын хананд ийм 3D ski background хийлгэж байгаа байхгүй юу? Монголд ингэж 3D зургийг, 3D print-ийг супер хийдэг газар хайж агаад агуурыг олсон юм. Эднийх ер нь 3D тал дээр хамгийн супер юм байлээ. Дээрэс нь ski ханыг хизэж ski юм шиг харагдуулахгүйгээр урлагийн бүтээл юм шиг харагдуулж чаддгийг таалагдсан. Одоо энэ нэг хан маань ийм 3D дизайнтай, бусад хан маань болохоор бүгдээрээ энгийн дизайнтай болно шүү дээ. Манай нөгөө дээшээ 2 төрч өргөнөө нь болохоор 1.20 байгаа шүү дээ. Тэгэхээр энэ зөвсөлтүүдийн зохиомжийг одоо Нөгөө нэг зөвсөлтүүд зөвсөлтүүд гарч ирсэн. Ямархуу газрууд ихэвчлэн ийм хийлгэж байна. Одоо над шиг ийм студ эсвэл айл гэрүүд бас хийлэхүү. нөгөө дуу тусгаарлах хавтангаар хийж байгаа болохоор цуурай муурайтай тийм газрууд айгүй хэлгэж байгаа. Ер нь Том хауснуудад бас хэрэгтэй юм шүү дээ. Өндөр тааз мацтай цоройтой гэдэг. Гэрт ч гэсэн хийж болно шүү дээ. гэртээ ч гэсэн хийлгсэн айлууд бас зөндөө байгаа. Караокенууд, Ресторанууд хийлгсэн караоке. Ямар гоё юм бэ? Баярлалаа. Вау. Гэртээ Чингис хаантай боллоо. Тэгээд би ч өөрөө 17 хоног Флоренц академид Чингүнжойн гудамжинд Чингүнжойн хөшөөгийн тэнгис бол тахтай зүг өсөлтөө. Модоор хийсэн юм биш үү? Тэгвэл модоор захиалж бас болох нэ. Энэ миний өнгө. Чиний өнгө энэ хэвцээ. Тийм Энэ сэрэг цай. Тийм. Иймэрхүү бор шаргал өнгө бодож байна. Миний арьсны өнгөнд угаасаа ийм бэж зөгцдөг учраас гэснээр угаасаа бас яг тийм өнгө юм өмсчээ. Энд ингээд зүсэлт явагдах гэж байна. Одоо танай жишээлбэл ийм олон таалагдж байгаа гэсэн. Манай ханад хэдэн ширхэг ийм хавтан орох уу? 265 ширхэг одоо тааларсан байна. Үй. Одоо эдгээр ингээ бүгд ингээд нийлжээж тэр нэг цогц бүтээгдэхүүн болж байна. 265 ширхэг юм лазераар хэвлж гаргаад нийлүүлж наахаар миний хан болж байгаа. Тий. Ямар ч зөрүүг одоо эцгэн гэж байна. Агуурынхан маань бүгдээр 3D мэрэгжилтнүүд учраас бид нар захиалгаа өгөхдөө бүр хүссэн загвараараа хүссэн хэлбэр хэмжээгээр хийлгэж болох юм байлээ. Яг төсөөллийг бодит болгох хамгийн боломжтой нөхцөл байдалтай. Урлан дээр нь ингэж очиод яг миний хавтан яаж хийдэж байгааг нь харсан чи үнэхээр гоё санагдсан. Ирэх зурдаас жоох ийшээ зүгтээ. Тара! Ингээд бэлэн болчихсон юм. Гол хэсэг маань 3D чимэглэлтэй. Өрөөний маань бусад бүх хэсгийг битүү дуу тусгаарлагч эсхийгээр бүрсэн байгаа. Удахгүй яг студид бүрэн тогтруулж дуусаад энэ гоё хан маань эцсийн байдлаар ямар харагдахыг нь тэсийн хадаа хүлээж байна. Тара! Дуусчихсан. Look at this. Яг далайн давлгаа. Далайн давлгаа гэж нэрлэх үү? Элсэн манхан гэж нэрлэх үү? Тэгтээ ингээ яг хөдөлгөөнтэй юм шиг харагдаж байгаас. Одоо эн чинь зүгээр өдрийн гэрэлтэй байгаа шүү дээ. Яг студийн гэрлийг дээрээс нь өгөхөөр ингээ сүүдэртэй бүр гоё харагдана. Look at this. Силикон материал унгаачихсан юм шиг харагдаж байна. Хэр гоё хийд юм байна. Яалтчгүй гоё хийд юм байна. Бид нэр эсхийгээ боддоо. Дараа гэртээ бас нэг гоё юм хийлгүүл гоё юм байна. Гэрийн хан ийм стейтмент хана нэм байвал гоё юм те. Эсвэл их гоё том цөөрөддөг том гэрт орохороо цөөрөөгөө бас дарах зорилгоор гэрээ гоёх зорилгоор юм болгоно.
Бусад ханнуудын маань харах уу жоохон замбраагүй байна гэхдээ дуу тусгаарлах хэсгийг автан. Тийш пужигийн саарл хэсгийг автан. Тэгээд энэ цонхтой хэсгийг хийхэд бас айгүй ажиллагаа хэрэгтэй юм байлээ. Нэг хүрчлэн бүх хэсгийг ингэж. Ээж ажил дээр ирж хоолой хийчих. Шинхэн ух сонирхолтой бол дундуур нь хуваадаг аа. Йоо. Харин зарим юу ч юу гэдэг юм шүү. Дундуур хуваагддаг юм уу? Ямар цөлгөө. Би ингээд хаяа тань дээр ирээд тантай хоол идэх амар дуртай та дуртай юу? Жижиг. Дуртай юу дургүй юу? Гэтэ одоо та энэ цайгаа яа минийх руу хийх үү? Тэгээ тэр илүү гарсан тийм. 2025 оны бинго карт. Энэ самбарыг санаж байгаа бол өнгөрсөн жилийн мөрөөдлийн самбарыг хэрэгжилж исэн. Болгож исэн самбараа энэ жил бинго картны самбар болгосон. За 100 сая төгрөг. Цоо шинэ машин. Шинэ шүү. Болдоодоо хамрын хагалгаа хийж өгмөр байна. Хөөрхий амтан. 55 кг жим. 3 дахь номын клуб. Подкаст 30 дугаар. Хүүхдүүдээ гоё цэцэрлэгт өгнө. 2 цаанаасаа даалгасан аялал. Шинэ бизнес. Бүтэн биеийн лазерт орж бүх илүүдлүүсээ лазертуулна. Бүтэн курс явна. Тэгээд мукбанг видео хийж үзмээр байна. Баярлалаа. Тэгэхээр зургийн жазанд хийсэн маань өстө зөв санаа олсон байна. Надад энэ бол аюу гой таалагдчих. Харууштай үзүүштэй гоё болсон байна. Nice. За тайлбарчих уу. 2025 гарчихна. Энэ жилийн сэдв abundance, илбэг хангалуун сайхан байхын бэлэгдэл. Тэгээд I was born to tell stories гэсэн байгаа. Call her daddy-гийн Alex байгаа. Ингээд гоё подкасттай болох юмсан гэсэн хүсэл зорилгоор энд оруулж ирсэн. Подкастны дахиад нэг өөр юм байна. Микрофоноо ингэж байрлуулад ингээд гоё явуулах юмсан тий. Гэтэ хийж үзье л гэсэн санаа байхгүй. Дандаа л подкаст хийж үзхийг хүсдэг байсан. Гэхдээ ингээд зориглож чаддаггүй байсан. Энэ жил хийгээд үзье. Амжилттай болвол тэр үз би сайн байвал тэр үз, муу байвал тэр үз. Тэгэл гол нь хийж үзнэ гэдэг чинь чухалхгүй. Тэгээд өөр бас нэг үзхийг хүсэж байгаа зүйл маань болохоор хоолны мукбанг маягийн тийм видео. Тэрэндээ зориулсан ийм хоол идэж байгаа хүн байна. Энэ жил 3 дахь номоо гаргана гэж бодож байгаа. Тэрнтэй холбоотой ингээд юм бичээд сууж байгаа юм ихтэй. Энэ юу номныхоо гарах чимлийг бариад авчихсан байгаа. Бүр яг ингээд өгүүлбэр бичсэн шинэ номоо хэвлэлтэнд өгөхийн тулд хүчтэй ажиллаж байна гэсэн өгүүлбэртэй. За тэгээд ингээд чухал юмнууд нь ингээд байж байна. За тэгээд аяллаар их явах юмсан гээд тэгэнгүүтээ энд бас гурван найз охиноороо бид нар гурлаа их дотн найзлдаг байхгүй. Тэгээд аялалд явж байгааг үзүүлж байгаа. Гэхдээ би найз охтуудынхаа аяллыг хийсэн ш нэрээ. Яг дахиад бас хийн л гэсэн үг л те. Сая нэг сард бид гурлаа яг ингээд урагшаа хятад явсан. Тэгээд ороод цаашдаа гэхдээ илүү гоё локейшн руу явна. За тэгээд илбэг хангалуун байдал одоо шинэ бизнес хийхийг хүсэж байгаа гэсэн шүү дээ. Гэхдээ бизнесээ олоогүй л байна л та. Тэр маань их амжилттай сайхан байгаад ийм их захиалга аваад юм хийм төлөө. Энэ ингээд гоё бааны өрөөний зураг байхгүй. Би ингээд гоё гэрийнхаа бааныг засгуул юм гоё баантай, гоё ариун цэврийн өрөөтэй тийм гэрт амьдрахыг хүсдэг. Яагаад болохгүй гэж тийм үстэй. За нэг иймэрхүү доо. Гоё яана. Сайхан байна. Гоё байдаг да.